Ганагийн сувагт давтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хэрнээ хүмүүсийн дунд ам дамжин яригддаг зүйлсийн тухай бөгөөд таны амралт чөлөөцөгт зэрүүлсэн билээ. Хобилай хааны зүүж явсан гар буу. Хобилай хааны төр барьж байх үед Юан гүрэн хөгжин цэцгэлийн ихээ оргил үед хүрсэн ч дар бялт бүхий төмөргөхтэй гар бүү хийх арай л болоогүй байсан лавтай. Тэр үеэс хойш 200 жилийн дараа л Европод анх захиур бууны муухан загварууд гарч ирсэн бөгөөд хараахан гар бүү бүтээх тоёроо тулаагүй байсан шүү дээ. Гэтэл Вьетнамын Шинси тосхны ойролцоох сүмээс 13 дугаар зууны үеийн Монголын их хааттай холбоотой маш ховор олдвор гарч ирснээр энэ таамаглал бут усрсан юм. Монголын хааттай холбоотой тэрхүү олдврууд дотор жинхэнэ тугалган сумтай 1850-ад оны үеийн Францын мушкетер бууны загварыг санагдуулсан алтан хуйтай гар буу байсан нь археологийн өчтөнүүдийг жинхэнэ орой дээр нь гаргаж илтээ. Гар буу бол ямар ч үед эртний агуугаас ч сүм дугуйны хонглоос ч олдж ил байдаг зүйл. Ялангуяа дундад зууны үеийн сүмийн хонглоос зэвэрсэн гар буу болоход хинж гайхахгүй. Гэвч Шинси сүмэс олдсон энэ гар буу нь хойн дээрээ 1280 оны орчимд Хобилай хааны төрийн ордны дээдчүүд ихээр хэрэгэлдэг байсан дөрвөлжин үсгээр Далайг хаан Хобилайд Жанжин Алаа ханаас алдрыг өргөн дурсгав гэсэн бичигтэй байсан нь гайхалтай. Жанжин Алаа хааны хэн байсныг түүхээс сурвалжилбал Хонгород аймгаас гаралтай Төмтийн ноёны зэрэгтэй Япон руу 2 удаа довтолж явсан бөгөөд сүүлчийнхээ аян данд мордохдоо камиказе хэмээх харш урган дайрагдан эргэж ирээгүй хүлэг баатар байсан гинэ. Хобилай хаан галт зэвсэг гарахаас өмнө 100 гангарч явсан гэх энэ бууны ойр төстэй хувилбар болон үйлдвэрийг судлаачид хичнээн хайсан боловч олж чадсангүй. Тэгэхээр Алаа хаан Жанжин энэ гар бүг хаанаас олж аваад их хаанда бэлэг болгон өргөсөн болж тархав. Цаг хугацааны машинаар гэл сайж үйлдвэрсэн 18 дугаар зуунд хурж ирээд ганц гар буу олж аваад буцаагүй нь ойлгомжтой. Тиймээс эрдэмтэд археологчид эхэндээ энэ бол хэн нэгэн адал явдал хайгч эрдэмтэн ч юм уу геологч хүн дөрөсгүйтэд зориуд дөрвөлжин бичгэр хуйн дээр нь элдвийн үгс сийлж хүмүүсийг дөрөгдүүлсэн арга гэж үзсэн боловч сүмэс гар буутай цуг гарч ирсэн олдрууд яахан аргагүй Хобилай хааны үеийн он тоолыг зааж байсан тул үгүйсгэж чадсангүй. Тэгэхээр Хобилай хааны үед дэлхийн хаан ихтэй галт зэвсэг үйлдвэрлэдэг нууц үйлдвэр байсан болж тарах нэ гэдэг асуулт гарч ирсэн юм. Эрлийн үзүр судлаачдыг тухайн үед Японд цөөхөн доотой оршиж байгаад өөрсдийг устгасан гэдэг домогтой нинжа буюу харанхуй дайчдын үрлүү хөтөлжээ. Тухайн үед харанхуй алуурчин гэгдэх нинжа нар хүний ам бүрлгэх 9 жорын зэвсэг бүтээж хэрэглэж байсныг түүх гэрчилдэг. Тэд тесрэх дэрийг хүртэл одооны гранатны загвараар дуурайлгын хэрэглэж утаан халах нулимс асаруулагчтай төстэй нууц зэвсгүүдийг хэрэглэдэг байсан гэдэг. Тиймээс хэн нэгэн гарын ур ухааны цартай алуурчин нинжа цаг үеэсээ төрүүлээд санамсруу гар буу бүтээчихсэн байсан монголчуудын гарт орж Алаа хаан Жанжиныг дамжин Хобилай хаанд ирсэн юм биш үз. Монгол зэргүүд Японы арлыг дайрахаас өмнө Хакуба бай хэмээх хоёрч төвшөөц газрыг самурай нараас цэвэрлэн арчиж хайсан байдаг. Гэвч энэ таамаглал хүртэл нууц зэвсгийн эрдэм эзэмшсэн дайчдын түүхийг хичнээн сөхөөдөж хол явдаггүй гинлээ. Учир нь тэр үед нинжа нар гар буу бүтээчихсэн байсан бол хэдхэн жилийн дараа л автомат винтов пулемет бүтээгээд эхлэх байсан шүү дээ. Энэхүү Хобилай хааны зүүж явсан гар буу явсаар бүтээсэн эзэнгүү болж сүулдэ жирэл зохиомл сенсац хэмээн нэрлэгдэх төхөж байтал саяхан бас нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь бууны олдрыг эргэн үнд оруулжээ. Тэр нь юу вэ гэвэл 20 мянган жилийн өмнөх тундас чулуулаг бүхий лаг шавраас хүний бугуунтай цагтай шарил гарч ирсэн явдал юм. Үүнээс улбалын эрдэмтэд өнгөрсөн цаг хийхэд ирээдүйн цаг хоёр хоорондоо солигдсон эвдэрч тасардаг тухай шинэ онол дэвшүүлж эхлээд байна. Энэ онолоор бол Хобилай хааны үед 1800 оны нэгэн далай дайрнчин огт санамсаргүй цаг хугацааны эргүүлгэн дүртэн шидэгдэж бууга хийчихэд буцсан байж болох талтай. Учир нь өнгөрсөн цаг ирээдүйн цаг хоёр хамт зэрэгцэн оршиж байдаг бөгөөд одоо цаг бол зөвхөн тэр хоёрыг холбох гүүрэл болж хувирдаг юм байх. Гэвч Хобилай хааны зүүж явсан гар бүг үйлдвэрлэсэн нэгч зэвсгийн үйлдвэр одоо болтол олдоогүй байгаа нь асуудлыг улмал бүдгэрүүлж угаажээ. Ямар ч байсан онцгон тайлагдаагүй энэ хэргийн учгийг хойш тавин сонирхоход монголчуудын хаан Хобилай нэгэн цагт 6 өгсөрдөг хурдан гар буу гартай барьчаад сүм улсын хааны салтаанд орон шороо манартал буудан сандрахж явсан бололтой. Эсвэл ердөөсөө яаж хэрэглэдгийг эн ч мэдэхгүй эхнэр хаттай эрхлүүлэх, эвлүүлдэг тоглоом болгон ашиглаж байсан ч юм болов бүү мэд.
Хээрийн сургуулийн үеэр өндгөлсөн үнэ. 70-аад оны үед болсон энэ үйл явдлыг олон нийтэд зарласан бол Азийн цээжин дэх зөвлөлт холбоот улсын харьяаны жижигхэн Монгол улсын минер дэлхийд даяар шуугиантайгаар цацагдан танилцуулах байсан байна. Ингээд жохом юу болсныг өгүүлэх ялдамд энэ явдлыг сонссон хүмүүс өнөө хүртэл хий хоосон яриа хэмээлгүй итгэл төгс явдаг болохыг дашрамдан дурдъя. Тухайн үед Өвөрхангай аймгийн төв Арвахэр хотод зөвлөлт Монголын хамтарсан томоохон цэргийн сургууль болж байсан байна. Вьетнамын дайн дөнгөж дуусаад байсан ч Хятад улс их гүрний жанжлах бодлого баримтлан ойр орчмынхаа хөршүүдрөө халдгаар занал хийлж байсан үе. Арвахэрт болсон энэ хээрийн сургуулийн үйл ажиллагаанд манай нам төрийн том дарга нар хүртэл ач холбогдлон оролцож ажиглагчаар ирж байсан гэхээр сар хүрээний хувьд хэр зэрэг том үйл явдал байсныг нь нотлоно. Энэ хээрийн сургуулийн үеэр цугласан зэвсэг техникийг хараад хүмүүс удахгүй манай хоёр улсын арим Хятад руу дайрч өвөр Монголоо чөлөөлж явах юм гэнэ хэмээн цуурч байсан гэдэг. Харин энэ хээрийн сургуулийн үеэр тун сонин үйл явдал болжээ. Нэг өдөр аймгийн төвөөс холгүйхэн зусч байсан Бадсуур хэмээх айлын нэг үнэ хариугүй туглах гэж үү бололтой хэвтэж босоод дороо эргэлдээд тэрж байтгай бөкснөөс нь үүлийнхаа гоожоод хизээгүй туглах нь тодорхой болсон тул төлийг нь осгоочихгүй тулд эзэн бэлчээр гаргалгүй хашаандаа авч үлдээд өвс хаяж өгсөн байна. Уг нь хээл овсон хугацааг нь ботход туглах арай л болоогүй юм шиг байж. Үдийн алдад Бадсуур гэртээ цай угаад сууж байтал малын хашаан дотор гайхсан дуу газар тэнгэр хадаж удалгүй ихнэр нь энтний хачин болоод үнэ гарч хараач гэсээр орж ирсэн байна. Сандран гарч харуул үнэ нь асар том өнд гаргачихсан доолоогоо зөксөж байж. Хэмжээний багцаагаар 40 бетоны дайтай байсан гэдэг. Тэд иглээд тоглол нь хайлсандаа орогдчиход битүү өндөг шиг харагдаад байгаа юм болов уу гэж ойртож үзсэн боловч яг л шувны өндөг шиг хатуу хайрстай байсан гэдэг юм. Гайхсантай хэлгүй болгошгсан Бадсуур яаралтай малын эмчийг дуудуулахаар мотоциклтэй хүн давхуулж. Ингээд удалгүй малын эмч сумын даргатай хамт ВАЗ 469 машинтай тавьж ирсэн байна. Тэд үнэнээс гарсан хүндгийг хажирхан харж байснаа сумын дарга асар хурдан шийдвэр гаргаж цэргийн хээрийн сургуулийг сурвалжиж байсан төвийн сонины сурвалжлагчийг авчруулахаар машинаа давхуулсан байна. Төвийн сонины нэгэн сурвалжлагч тэр даруй давхин ирж гайхалтай зүйлийн талаар сурвалжлахаар болсондоо ихэд баярлан даруй зураг хөргийг нь авч Бадсуураас томоохон сурвалжлах хөрөг нийтлэл авч игэлсэн байна. Гэтэл энэ хэрэг явдал ямар шугамар дээд дарга нарын чихэнд хүрсэн бүү мэд. Хэдхэн мөчийн дараа намын төв хорооны улс төрийн товчооны нэр бүхий гүшүүд зөвлөлт холбоот улсын коммунист намын бие төлөөлөгч болон хэд хэдэн зэргийн генералын хамт Бадсуурын хотод давхин ирж хачин өнд гаргасан нөгөө үнийг нүдээр харсан байна. Тэд болсон явдлыг гайхан алмаарч зогссны эцэст зөвлөлт холбоот улсын коммунист намын төв хорооны гишүүн алсын удирдлагатай утсаар Москватай холбогдсон нэлээд удаан ирсэн байна. Үүний дараа Бадсуурын хот айлыг генет зэргийн хамгаалтанд авч хүн амьтныг оруулж гаргахгүй хөл хөөрэ тогтоож. Тухайн үед зөвлөлт холбоот улс Америк нэгдсэн улс хоёр зэвсгэлээр булааран өрсөлдөж янз бүрийн туршилтаар өвөрмөц дайчин зэрэг гаргаж явахаар амьтан болон хүнийг судалж байсан тул тэр зүйлдээ ашиглах материал болохоор бэлтгэсэн ойлгомжтой. Харин малчууд юу болоод байгааг нь ойлгосонгүй. Нэг хоногийн дараа Москвагаас тусгай тоноглсон том ногоон онгоц ирж дахиад өндгөлсөн үнээг үр дүлийнх нь хамт битүү саунд хийж яваад нисч одсон байна. Хэдийгээр хөл хөөрэ тогтоогод байсан ч Бадсуурын үнэнээс өндөг гарсан тухай цуу яриа аль хэдийн аймгийн төвөр нэг тархаж игэлсэн байж. Тиймээс удалгүй Бадсуурыг хээрийн сургуулийн үеэр худал цуу яриад игдээж улсын онц ажил тасалдуулсан хэрэгээр баривчлан авч удсан бөгөөд гэрээхэнд нь амаа үдэж байхгүй бол юу болохыг хатуу сануулсан байна. Бадсуур 3 сарын дараа ухаан санааны самуурал үүжтэй гэсэн унштайгоор шархадны имлэгээс суллагдж ирсэн бөгөөд хинтээж юу ч ярилгүй байсаар Говьалтай аймаг руу орон гэрээ ачаалаад нүүсэн гэдэг юм. Харин нөгөө зөвлөлт холбоот улс руу ажигдаж одсон өндгөлдөг үнэний асуудал юу болж хувирсан талаар ахаад ганц ч сураг сонсогдсонгүй. Түүнийг ямар хуу судалгаанд дурулж үр дүнд нь юу гаргаж авсныг хинж үл мэднэ. Байгаль дэлхийн тогтолцооны хууль гажуудаж энгийн нэг үнэнээс өндөг гарсан тэр хажиргалтай явдал инхүү дарагдсан юм санаж. Мал амьтад үххээ урдчлан мэддэг гэж үү? Бид хамгийн ухаан мулгууныг нэ мал адгуус шиг тэнэг гэж загнадаг билээ. Харин өөхөх өдрөө урдчлан мэддэг хүнийг бол агуу их зөнж, ер бусын өвдөс чадалтай хүн гэж бишрэн хүндэлдэг уламжлалтай. Доор дурдсан баримтаас үзвэл бидний эргүү мунхаг хэмээн адалдаг мал адуус маань эрдэм ухааны манлайд хүрсэн зөнч мэрэгэн гэгээнүүд бололтой. Учир нь ямар ч шавж буюу мал адуус өөхөх хугацаагаа урдчлан мэдэрдэг байна. Өөхөх хугацаа мэдэрсэн амьтад ямар швэ шавар гаргадгийг эдгүй шинжлэх ухаан судалж байгаа бөгөөд зан аран шин эрс хөвөрч генет өөрчлөгддөг нь тодорхой болоод байгаа юм.
Жишээ нь Приморын хязгаарт тиймэрхүү судалгаанд хамрагдсан цаабуг баавгаад бариулгаас 2 хоногийн өмнө өвсөн огт ам хүрхэ болсон байна. Тэрээр цаг үргэлж айж зочин ямар нэгэн зүйлээс үргэлж твдэх болсон бөгөөд тийхүү хэвийн бус болсон тусгай төхөөрөмж утгавай жирийн гэрхай хүний нүдэнд ч хаажгэлэгдэхаар байж. Огт имэтгэ болсон цаабуг 2 өдрийн дараа ууланд зэрлэг баавган дайралтанд дөртөн зүгтж чадалгүй бариулж өгчээ. Энэ нь үхлээ мэдэрсэн адуусын хамгийн тод шинж тэмдэг байсан бөгөөд бусад бүх адуус болон араатай амьтад үхлийн өмнө ямар нэгэн зүүн совин төрдөг болохыг эрдэмтэд нотолжээ. Английн баримт хариулгын нэгэн бизнесмэний хайртай гурдан хүлэг үхгээс 3 цаг өмнө генет тогшир аргатгаар ойртож ирсэн эзнийхээ мөрөн дээрээс өмөртөл хадсан байна. Бизнесмэнээр мориных нь аашсан яагаад ийхүү огцом хувирч тогширсны учрыг олсонгүй. Харин 3 цагийн дараа энэ морийг хээр гаргахаар авч явж явах үед хуучин гүр генет нурж морин сургагчийнхаа хамт үерэлсэн тямзам мөрөнд шидэгдэн үгсэн байна. Энэ явдлын дараа морины аашсан генет хувирсан үхлээ урдчлан мэдэрснээс болсон байж болзошгүй хэмээн таамаглаж эхэлсэн гэдэг юм. Үүнтэй төстэй тохиолдлууд амьдрал дээр маш олон удаа гарч байж. Мөн Карпатын ууланд хонь хариулж амьдардаг нэгэн малчин нэг өглөө хоноо бэлчих гэж хашаага онгойлготол бүгд эргэн хурган буцаж зүгтаад байж. Гайхсан малчин хүн амтан дуудаж бараг л буу шийдэм дуурах нь холгүй юм болж байж хоноо бэлчээрлүүн хөөж гаргаж. Гэтэл үд тундын үед дуу цэглэгантай ширүүн аадараас гарч хонин зүрг нь хадан ангал руу борон тугдан алах болох үеэр цөөр чоннууд тарин бүгдийг нь хяруулж өргсөн байна. Энэ үед эзэн нь даан чөглөө бүгдээрээ хашаанаас гарч өгөхгүй эргэж хуйлараад байсан юм а. Хоннууд маань гай тохиолдох гээд байгааг надаас илүү мэдэж байсан байх шүү дээ. Тэгэхэд би гэдэг тэнэг толгой малаасаач долоондор молгоо амтэн хэмээн тархиа шан өөлж суусан гэдэг. Энэ мэтийн олон жишээг дурдж болох бөгөөд эндээс бидний маанаг дүнхүү хэмээн сэтгэдэг мал адуус хэрхэн ямар эд шидээр үхлээ урдчлан мэдэрдэг байж болох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Адуус мал болон амьтад газар хөдлөлт их түймэр үер усны аюул тэрж байтугай амьжигтэй их цус асгаруулсан аллах хэдлэгийг хүртэл урдчлан мэдрэх өвдөстэй байдаг нь туршилтаар батлагдсан зүйл. Жишээ нь газар хүчтэй хөдөлгөөний өмнө үхэр малан өөрөлдөн уулнаас зүгтэж нохой сүлийн хавчин үлсээр алга болдог тухай олон бодит баримтууд бүхий яриануд бий. 10-ад жилийн өмнө зүүн Азад болсон цунамийн аюулаас өмнөхөн байр орон сууцны бүх жон бясаа хаа нэг тийшээ нүүдлэн алга болоход оршин суугчид нь юу ч ойлгохгүй харинч баярлаж суусан гэдэг. Үүнээс ч илүү гайхалтай явдал 1941 оны 6 дугаар сарын 22-нд Герман улс зөвлөлт холбоот улсад халдан довтлохоос нэг цагийн өмнө Украины Гродно тосгоны ойролцоо байдаг 10,000 орчим дахиатай шүүн фабрикт болсон байж. Тухайн үед фабрикийн бүх шувуу орилолдон чарлалдаж хүмүүс ихсрээсэн байна. Тэдний орилолдох дууг сонссон хотын муурнууд болон сарсан баг баханууд хүртэл дээр дуургүй буужигналдан хашгиралдаж сүйд майд болсон гинэ. Амьтад 30-аад минут хэртэй галзуурсан юм шиг орилдож байгаад чимээг болсны дараа хүмүүс саял тайвширч унтахаар хэвтэцгээж. Гэтэл ердөө 20 минут ч өнгөрөөгүй байтал Германы нисэх онгоцнууд Гродно хотыг болгосуултал бөмбөгдөж эхэлсэн байна. Амьтдад байдаг эм чадрыг бид олон баримтаар мэдсээр байдаг хэрнээ тэднийг өөрсдөөсөө ухаамуутай тэнэг молгоо гэж өнөө хүртэл үзсээр ирсэн нь ойлгомжгүй. Цагийн дараа нураах гэж буй байшинд хүнийг нэг муу хулгантай оруулахад хулган байдгаараа сандран твдэж орох гарах газараа олж ядаж байсан гэдэг юм. Түүнд тэрхүү байгалийн тухай мэдээллийг хэн хаанаас ямар заавраар өгч байгаа нь гайхалтай биш гэж юу? Та Ганагийн сувгийн контентийг үзлээ. Лайк, шеэр, сабскрайб хийгээ битгий мартаарай. Чанартай контентийг зөвхөн Ганагийн сувгаас